За өнөөдөр та нартай iPhone 16 Pro Max-ийн unboxing бичлэг хийж байна. Тэгээд iPhone 16 Pro Max хэрэгэдэг бүгдээрээ үзцгээе. Би S24 Ultra барьдаг. Яг одоо тэрүүгээрээ бичлэгээ хийж байна. Тэгээд S24 Ultra-гаас илүү юм уу эсвэл дутуу юм уу те тэрийг бүгдээрээ шалгаж үзцгээе. Яг нэг unboxing бичлэг хийдэг хүмүүс шиг байна. iPhone 16 Pro Max. Мопа. За уцман асчвал мэдээж iPhone шиг л асна ойлгомжтой. За тэгээд iPhone одоо миний гарт 15 байна. Тэгээд ялгаа нь бол яг ингээд харангуут нэг бодлоор бол арай өргөн болцсон байна iPhone 16 Pro Max нь. Энэ 15 Pro Max, энэ 16 Pro Max. За асчвал харахад бол жоохон өргөн болсон байна. Гэтэ энэ камерт орол нэг харагдахгүй байна. Үдээр харахад харагдаж байна. За одоо мэдээж камерын нэлээд сайн шалгаж харуулна да. За тэгээ дотор нь юутай ирдэг вэ гэвэл одоо өөр юм байхгүй гэсэн. Тэд USB-C оролт нь нэг иймэрхүү материалтай юм байна. Тэгээ CC мэдээж адаптер байхгүй. Хідээсээ хойш жилээ адаптергүй болцсон 10 хідээсээ л сайн мэдэхгүй байна. За мэдээж юм зүйтэй. За энэ хоёр бол ойлгомжтой. За одоо ингээд эхний тохироонуудын их шаардлагатай болж байна. За одоо ингээд нэгэд харангуут энэ нь iPhone 16 Pro Max, энэ нь iPhone 15 Pro Max байна. За тэгээ нэмэлтээр нэрээ нэмэгдсэн зүйл мартсан байна. Ийм camera control гэдэг нэг ийм та болсон. Энийг нь одоо туршиж үзье бүгдээрээ. За би өөрийгөө харахгүй байна. Нэг иймэрхүү бичигдэж байна. Одоо 4K биш ээ 4K 30 дээр бичиж байна. Тэгээ сая ингээд iPhone 15 Pro Max-тай ингээд харьцуулаад харсан чинь өнгийг айгу зөв ялгаруулдаг болсон байна. За бичээд эхэлчихье. Өнгийг илүү зөв ялгаруулдаг болсон байна. 15 Pro Max жишээл одоо энэ дээр тусчаа миний гэрэл байгаа хгүй. Гэрэл миний ингээд нүүрнээр шууд ингээд ойж харагдаж хахад энэ 16 Pro Max нь илүү ойхгүйгээр одоо зөв тусаж байгаа юм уу? Тиймэрхүү бол яг шууд нүдээр харагдаж байна. За одоо камера контролыг ашиглаж үзье да. За жоохон удаан дарах юм байна. Тарангууд. За жоохон удаан дарлаа. Инглээ. Одоо энэ хуучны тим одоо камер шиг санагдуулна гэдэг байхгүй нэг одоо. Зорилго нь. Одоо шууд селфи бичлэг гэнэ. Ер нь бол контенттэй ч хүмүүс ер нь ихэвчлэн селфи камераар бичлэгээдэг. Гэтэ би энэ удаа ардлынхаа камераар хийж байгаа. Яаж ардлынхаа камераар ийм сайн хийж байгаа те яг ийм хэмжээгээ алдахгүй байж байгаа. Тэр нууцаа удахгүй би real видеогоор эсвэл YouTube бичлэгээр хуваалцах болно. Тэр хүртэл тэсэд байж гараа манах. Бэж 10 секунд дотор би өөрийнхөө YouTube channel-ыг чам тайлбарж өгье. Энэхүү YouTube channel дээр арьс ажиллагаа, англи хэл, контент мэдээллийн талаар зааж өгдөг. Мөн үүнээс гадна уншсан ном, үзсэн кинонуудаа товчилж хүргэдэг байгаа. Хэрвээ чи эгээр мэдээллүүдийг нэг дор авах хүсвэл subscribe дараарай. Pro Max энэ 16 Pro Max. За бичлэг эхлүүллээ. За одоо энэ iPhone 16 Pro Max-ийн mic нээлттэй mic нэлийн сайжирсан гэж сонссон. Одоо ялгааг нь сонсч үзэх болно. За одоо iPhone 15 Pro Max-ийн mic нээлттэй mic нь мэдгүй сайжирсныг мэдэхгүй байна. Замартаж 16-аас хамаагүй муу гэсэн. За тэгээд ялгааг нь бүгдээрээ сонсч үзцгээе. Өнгөний хувьд бол яалтчгүй 15 Pro Max-аас сайжирсан байна камер нь. Энэ бол selfie камер нь шүү дээ. За нэг иймэрхүү. За одоо зураг авалт дээр нь хэрэг байгааг харъя. Яалтчгүй iPhone 16 арьсыг зөв харагдуулж байна. Хитрхи цагаан харагдуулахгүй нь iPhone 15 Pro Max нь хитрхи царай цагаан харагдуулдаг бол яг 16 Pro Max бол өнгийг маш сайн харагдуулж байна. Яг зөв хар өнгийг хар өнгөөр нь, цагаан өнгийг цагаан өнгөөр нь, улаан өнгийг улаан өнгөөр нь. Тэгээд бас саяын дээр тохиргоо нэг хийгээг байгаа. Тохиргоо хийснээр бас илүү сайжрах боломжтой юм байлээ. За тэгээд энэ S24 Ultra-гаар хийж байгаа бичлэгээ төр зогсоогоод iPhone 16 Pro Max дээр хийгээд үзье. За одоо iPhone 16 Pro Max-аар бичиж өмнөх S24 Ultra-гаас юугаараа ялгаатай байна та нараас нь комментоор бичээрэй. Тэгээд бас аль нь илүү байна? Би энэ хоёулын дээр нэг өнгө тавихгүйгээр шууд YouTube дээр пост хийчихье. За тэгээд аль нь илүүг комментоор бичээрэй. Миний хувьд бол Samsung илүү санагддаг. За тэгээд энэ бичлэгээ дуусныхаа дараа би бас өөр хараа дахин дүгнэлт хийх болно. Тэгээд iPhone 16 Pro Max маань ийм хэмжээнд сайжирсан байна.
Тэгээд дээс өрөнд рүү Ultra илүү юу? Эсвэл iPhone 16 Pro Max илүү юу? Таны хувьд аль нь илүү вэ? Комментоор бичээрэй. Тэгээд мэдээж subscribe дараарай. Энэ мэд сонирхолтой бичлэгүүдийг хүргэх болно. Мөн контент бүтээгчтэй холбоотой яг хэрэгтэй мэдээллүүдийг илүү хүргээд явах байгаа шүү. Энэ удаа зүгээр unboxing бичлэг байлаа. Тэгээд subscribe дараарай. Бас лайка дараарай.